Өөрчлөлөөр манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? За 7 дугаар сарын төлөв байдлын 3 дугаар бүлэг буюу нум сумын сонгосон үзэгчдийн нэмэлтийг эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд 7 сар та бүхний маань анхаарах зүйл юу вэ гэдэгтэр Six of Cups болон Shamanic-ийн Forgiveness үзэрмүүд гарч ирсэн байна. Тэгэхээр ажил мэргэжлийн талбар дээр өнгөрсөнтэй холбоотой шийдэггүй асуудлууд эсвэл хуучин ажлын тэр нэг ажлын орчин нөхцөл хамтрагчтайгаа дахин холбогдох тийм байдал үүсэж болохоор харагдаж байна. Тэгэхээр өнгөрснөө илүү уучлсан өнгөрснөө уучлах гомдол тээж хандах нь бол таны шинэ алхам хийх амжилтанд очиход бол саад болохоор харагдаж байна. Өнгөрснөө уучлахгүй байгаад одоо юу гэдгийг манайх ойлгож байгаа тий. Яг ажил мэргэжлийн талбар дээр голцоо хуучин ажиллаж исэн юм таарамжгүй байсан хүн эсвэл танд трама өгч исэн таныг шахлуулж исэн таныг гомдоож исэн хүнтэй эргэж холбогдох тийм нөхцөл үүсгэр харагдаж байна. Тэгэхээр тэр хүнтэй уулзахдаа одоо таныг няма гэдэг бол тэр хүнтэй өмнө нь тэр хүнээс одоо гомдол авсан, шарх авсан няма тий одоо тэр хүнтэй уулзахдаа илүү уучлсан илүү гомдол тээгээгүй хандах хэрэгтэй байна шүү гэдгийг бол анхааруулж байна. Илүү нөгөө өөртөө ихтэй тэгээ маш гоё юм уян хатан байгаарэ гэдгийг бол анхааруулж байна. Тэгэхээр анхааруулах зүйл нь бол харьцангуй өмнөх одоо бүлгүүдийн нэмэлтээс онцлогтой та хэдэд маань ерөөсөө гол ганцхан фокуслох ганцхан утга энэ байх нь шүү. Тэгэхээр энэ бол маш хүчтэй утга гэж ойлгоорой. За 7 сард ирэх одоо бэлэг боломж нь юу вэ гэхээр Queen of Pentacle болон Ten of Pentacle гарч ирсэн. Тэгэхээр санхүүгийн хувьд энэ сар үнэхээр өөр өгөөжтэй байх төлөвтэй харагдаж байна. Маш гоё доктортой байдал тэгэл гэр бүлийн дэмжлэгүүд ирэх нь байна. Эцэгийн хэмээ өвөөгөөс хань нийжлээс ах дүүс ах эгч нараас тань дээр бас юм хөрөнгө оруулалт орж ирэх нь таны хоримтлалч гэсэн сайжрах нь таны цалин нэмэгдэх нь таны урамшуулал бонусууд нэмэгдэх нь ер нь бол яг эрүүл мэндтэй холбоотой дээрээс нь мөнгөтэй холбоотой маш их юм үр өгөөжтэй ийм гоё сар болох нэ. Тэгээ материалын тал руугаа илүү хангалуун байдал бол байдал ирэх нэ. Энэ маань бол өөрөө боломж болон бэлэг болж орж ирж байна. Гэхдээ энэ дээр нэг зүйл анхааруулах нь мэдээж материалын мөнгө төгрөг цалин улс нэмэгдэх одоо ийм материалын байдал бэлэг болж орж ирж байгаа ч гэсэн энийг илүү ухаалгаар зарцуулт хийх одоо сорилт гэх юм уу хийх юм үүрэг даалгавраас давхар таныг дагж байгаа гэдгийг ойлгоорой гэж байгаа. За тэгвэл 7 сарын гол зам сүнсний даалгавар юу вэ гэхээр Reunion Souls болон Shamanic-ийн Discernment үзрүүд гарч ирсэн. Тэгэхээр таны сүнслэг даалгавар нь бол хуучин хайр дурлалын холбоо. Дээрэс нь хуучин одоо найз нөхөд түнш хамтрагчийн холбоо. Эсвэл одоо урд амьдралаас холбоотой хүнтэй дахин уулзрахтай холбоотой байна. Тэгэхдээ discernment үзэр буюу одоо юу гэдгийг илүү юмыг ялгаж салгах, ялгаж таних сэтгэлээ илүү нөгөө нэг шүүмжлэлтэй сонсох хэрэгтэй байна. Бодит үннийг мэдэрч ухаалаг сонголт хийгээрэй гэдэг ийм зүйлийг ойлгох нь таны сүнсний даалгавар болж байна. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь анхаарах зүйл дээр хуучин холбоотой байсан хуучин ажлын орчин нөхцлүүд эсвэл хуучин ажлын хамтрагч түнштэйгээ юм холбоотой холбогдох буцаад уулзах тийм нөхцөл бүрднэ гэдээ ярьсан. Яг энтэй холбоотой ийм сүнсний даалгавар байна. Тэгэхээр угаасаа тэр хүнтэй дахиж холбогдох, дахиж уулзах ийм сүнсний даалгавартай юм байна л да. Тэгэхээр тэрэн дээр нэг их одоо юу гэдэг энергийг нь сөрөөд байхгүй дахиж уулзлаа. Oh my god дахиад ингээд учирчлаа. Энтергээд ингээд сэтгэлээр унаад энерги доошлуулж бууруулахгүйгээр энэ миний угаасаа юу гэдэг сүнсний даалгавар юм байна да гэдэг ийм хандлагаар нэгдүгээр тандаарай. Дээрэс нь одоо юу гэдгийг хуучнаас илүү өөртөө ихтэй
хуучнаасаа илүү хүчтэй байгаарай. Дээрээс нь тэр хүн таныг мэдээж шахалуулсан байгаа, драма өгсөн байгаа. Тэр хүнтэйгээ дахиж уулзах байгаа учраас одоо илүү юу гэдгийг бити гомдолтойгээрээ бити нөгөө өшөө авах одоо юу гэдгийг хариуг нь барих энэ төр гэсэн юм адын санаа бити хүртлөөрээ манайхан илүү гоё хүлцэнгүү те маш гоё юм бурханлаг байгаарэ гэдгийг гэдэг даалгавар бууж байна. За, self care үзрийн зөвлөгөөнөөс intuition үзэр бууж ирсэн. Тэгэхээр энэ сар таны сэтгэл зүйд болохоор илүү дотоод зүйн совин хамгийн чухал нөлөөтэй байх нэ. Энэ дотоод зүйн совин та бүхний манд эрүүл мэндтэй бас холбогдож гарч ирж байна. Тэгэхээр бие махбодын өөрчлөлт ядаргаа одоо сэтгэлийн тэр нэг дохиог бити тоохгүй байгаарэ. Илүү тоож тэ нэг жижигхэн ингээд нэг юм эмзэглэл жижигхэн юм одоо өвчний гуур юу гэдгийг зовир гарангуут тэрэн дээр маш сайн ач холбогдол өгч ерөөхдөө нэг жоохон шинжилгээ өгөх үзүүлж харуулах те бити хийнэггүй хандарай л гэж. За энергийн төвшөнд мэдээж бяцлаглаа их ерөөхдөө амар амгалан төвлөрөөрэй тэг бие сонсоорой алхмуудыг бас үйлдэлүүдийг сайн хийгээрэй үзүүлж харуулаарай гэдэг хүзэр босон байна. За тэгээд та бүхний маань гарц гаргалгаан дээр Queen of Cups гарч ирсэн. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөлөө илүү гүнзгий ойлгоод аливаа зүйлд хариуцлагатай маш гоё ухаалгаар хандарэ. Ингэснээр таны одоо юу гэдгийг ажил карьерийн тэр гарцыг гоё нээж өгөх нэ. За энэ маань ч гэсэн нөгөө урдны холбоотой байсан хүнтэй уулзрахтай их холбоотой гарч ирж байгаа болов уу гэж харж байна. Тэгээ зөөлөн боловч илүү нухацтай, тийм мэдрэмж, тийм одоо хэм маяг таныг зөв чиглэлд хөтлөхөөр байна. Илүү зөөлөн байгаарай. Гэхдээ бас юм нухацтай байгаарай гэдгийг илэрхийлж байна. За тэгээ та бүхний маань хамгийн түрүүнд таны бодолд орж ирэх ажил хэрэг, үйл хэрэг, мөрөөдөлтэй зорилго маань хизээ биелэх вэ гэдэг дээр бол next month гарч ирсэн. Тэгэхээр таны санхүү, ажил, эсвэл одоо хувийн зорилго таны бодсон зүйл бол ирэх 8 дугаар сард бодитоор хэрэгжиж үр дүн өгөөж өгөх нэ. Энэ сард бол одоо 7 сард бол үндэс суурийг нь тавиад 8 сард бол илүү үр дүн гарахаар харагдаж байна шүү. Баяр хүргэе. Тэгээ бусад группүүдээс хамгийн ойрхон биелэх групп байлаа. За тэгвэл дараа нь за эрүүл мэнд хэлцэн. За тэгэхээр 7 сарын анхаарах бас нэг зүйл нь болохоор өнгөрсөн цаг хугацаатай холбогдсон одоо юу гэдгийг уучлаагүй байдал таны дотоод энергийг одоо илүү хязгаарлахаар байна шүү. Гэхдээ мэдээж та өөрийгөө уучлах чадгаар байна. Шинэ боломжуудыг нээж чадгаар байна. Judgment үзэр маань бас давхар энэ дээр гарч ирсэн. Тэгэхээр таны сүнслэг сэргээлт дахин төрөх тэр дуудлагыг бол дуудаж өгч байгаа юм байна шүү. Тэгээ хамгийн сүүлд нь тим өгөөд асуултан дээр хариулж өгье. Тэгээ хамгийн түрүүнд бодогдож байгаа тим өгөө гэж асуултанд хариулагдах тэрхүү зүйлийг бодохоор judgment үзэр гарч ирсэн. Тэгэхээр та яг одоо тодорхой нэг асуултанд хариу хүлээж байгаа бол энэ бол яг judgment үзэр маань яг тийм ч гэж хэлэхгүй, үгүйч гэж хэлдэггүй. Тэгэхээр сонголт хийхийн өмнөх яг тэр мөч гэсэн ийм хариу. Тэгэхээр шийдвэр таны дотоод ухаарлаас хамаарна. Гэхдээ энэ карт нь бол үнэн болон сэргэлтээр их төвлөрхийг зааж байгаа карт. Тэгэхээр нэг төрлийн maybe буюу магадгүй гэдэг яг ийм голын хариулт бууж байна. За тэгэхээр энэ дээр бол та хэд манд бодож байгаа зүйлтэй илүү нэхвэр хандаад илүү задлан шинжилгээ анализ дүгнэлт бас хийгээд үзээрэй. Тэгээд энэ зүйл бол яг таны энэ явж байгаа замналаар хариу гарна гэхээсээ илүү та бүхэн маань илүү нөгөө гүнзгий төвшний илүү том төвшний зүйл бодсон учраас таны хөгжил, таны хариуцлага сүнсний гэрээгээ дагж гин үү одоо юу гэдгийг ухаарл олж авч гин үү гэ танаас нэлээд шалтгааллах зүйл байгаа учраас maybe хүзэр гарч ирсэн болов уу гэж би бол харж байна. За тэгээд дүгнээд хэлэхэд бол ном сумыг сонгосон. Та хэд маань ном сум нь бол чиглэлээ яг яаж онилсан яаж чиглүүлж одоо ном сумаа харуулсан тэр чиглэлээ бол ном сум бол алддаггүй маа. Энэ сарын одоо сорил гэх юм уу хичээл болвол таны сэтгэлийн шарах өнгөрсөнтэйгөө эвлэрэх зүүн совиндоо итгэх ийм явдал юм аа. Тэгээ хүч, ухаан, мэдрэмж, уучлал энэ бүгдээрээ таныг гэгэрэл рүү чиглүүлнэ. Тэгээ битгий яараарэ таних болох зүйл тань руу л ирнэ.
гэдэг зүйлийг илэрхийлж байна. Тэгээ мэдээж ном сум харвж байгаа хүн бол яардаггүй. Яарах юм бол мэдээж алтна. Яг төвлөрн те мэдрэмж, амьсгал, хараа одоо биеийн бүх хөдөлгөөн бүх зүйлийг ингэж контролтож хянаж мэдэрч жагаад дараа нь одоо сумаа тавьдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг битгий яраарэ гэдэг зүйл манаас ном сумтайгаа холбогдож сүнслэг талаас нь тайлбарлагдаж орж ирж байгаа болов уу гэж харж байна. За ингээд нэлээд гой мэдээлэл, тодорхой мэдээллүүд авч чадсан байх биш найдаж байна. Тэгээд та хэдтэй амжилт хүсье. Тэгээ сайхан надаарэ баярлалаа.